Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ massive элементийг дурын байдлаар компьютерийн keyboard-ноос хэрхэн зарлах талаар тайлбарлая. За, компьютерийн keyboard-ноос massive элементийг дурын байдлаар зарлахын тулд бид ямар үйл хийх ёстой вэ гэхээр, нэгдүгээрт massive-ийн элементийг бол зарлах ёстой байгаа. Жишээлбэл одоо A massive гэдэг дөрвөлжийн хаалтан дотор индексийн зааж өгөөд зарладаг тийм үү. За, тэгээд одоо энэ A-ийн 4 элементтэй гэсэн учраас энэ утгыг бол компьютерийн keyboard-ноос утгыг оруулах гэж байгаа. Тийм учраас бид нэр өмнө нь дахиад int n гэсэн хувьсгчийг зааж өгнө. Энэ маань нэг хэмжээт massive-ийн утгыг санах хойдоор зааж өгч байгаа. За, ингээд цэг таслаа тавиад printf командаар юу гэнэ. За, enter array number гэд бичээд өгнө. За, ингээд энэний дараагаар scan функц ашиглаад одоо massive-ийн n утгыг буюу одоо хэмжээсийн утгыг бол аавна. Хувь d гэж үчээд таслал n гэж үчээд цэг таслаа тавина. За, үүний дараагаар яах вэ гэхээр одоо бид нэр massive элементийг авах боломжтой болчлоо. Тэгвэл энэ дөрөв гэсэн тоогоо n болгож солино гэсэн үг. За, дөрөв гэсэн тоогоо n-ээр солиод одоо massive-ийн утгыг port давталт ашиглаад port давталт дотроо massive-ийн давталтын утгыг i-ын тгээс эхлээд i-ийн утгыг утга нь n-ээс эрс бага буюу тэнцүү хүртэл давтаад i-ийн утгыг нэгээр нэмэгдүүлнэ. За, үүний дараагаар дотор нь одоо printf функцээр massive-ийн элементүүдийг авч байгаа утгыг бол хэвлэж өгнө. За, ингийн тулд input гээд a гээд massive-ийн нэрийн бичээд дөрвөлжийн хаалтан дотор хувь d гэж бичээд дараа нь дасал аваад i гэсэн утгаа бол хэвлэж өгнө. За, үүний дараа scan функц ашиглан scan функцаар massive-ийн утгуудыг бол аавна. Хувь d гэж бичээд таслал a дөрвөлжийн хаалтан дотор i гээд massive-ийн давталтын утгаа оноож өгнө. За, ингээд massive-ийн утгуудыг авчлаа. Дараа нь буцаагаад шууд тэр доор massive-ийн утгуудыг бас хэвлэж өгч болно. printf командаар massive-ийн утгуудыг хэвлэж харуулахын тулд a гээд дөрвөлжийн хаалтан дотор хувь d тэгээд тэнцүү хувь d гэж бичнэ. За, энэ ямар очтой хоёр хувь d хийж байгаа юм бэ гэхээр, эхний хувь d нь болохоор massive индексийг харуулна, хоёр дахь хувь d болохоор massive-ийн дотор агуулгын утгыг харуулна гэсэн үг. За, ингэж биччихээд одоо ажиллуулад үзье хэдүүлээ. Enter array number гэж энэ. За, 7 хүртэлх элементтэй massive-ийг зарлая. За, тэгдүгээр элементийг оруул 1. За, segmentation fault гэсэн алдаа заасан байна. За, ягаад ийм алдаа заасан хэдүүлээ одоо харъя. За, ягаад алдаа заасан бэ гэхээр scan функцэн дээр massive-ийн өмнө n тэмдэглэгээ тавиагүй байна. За, дахиад ажиллуулад үзье. За, massive-ийн элементийг оруулах чинь 7. За, тэгдүгээр элемент нь 45. За, нэгдүгээр элементийг оруулах гэсэн байна 67, хоёрдугаар элементийг оруулах гэсэн байна 78. За, ингээд элемент оруулж байгаа явцад давхраас хилэгдэн явж байгаа та бүхэн анзаараарай. A 2-дугаар massive-ийн 78 гэсэн утгатай гарч байна. За, 3-дугаар элемент нь 89. За, 4-дугаар элемент нь 78. За, 5-дугаар элемент нь 56. 6-дугаар элемент нь 34. За, 7-дугаар элемент нь 45 гэсэн утгууд өгöd ингээд massive маань дуусч байна. За, эндээс харахаар утгууд маань хоорондоо наалдаад инх самбрааг одоо мөр унаагүй байдлаар харагдаж байна. За, мөр унгаад шивлээгүй бол дараах байдлаар бол утгыг өгөх ёстой байгаа. За, энэ scamp өмнө тийм үү, энд бол утга аваад massive утгыг аваад хэвлэж байна. За, яг энэний өмнө хувь n гэсэн үсгийг авъя. За, тэгэх юм бол мөр унсан байдлаар утга маань харагдана. За, дараа нь бас энэ printf-ийн өмнө хувь n-ийг аваад ажиллуулж үзүүлье. За, ингээд за, багш нь хувь n буюу ташуу зураасыг буруу хэлж байна. За, ингээд ташуу зураас n гэсэн тэмдгүүдээр мөр унгаа хөвлөлтүүдийг бол хийнэ. За, ажиллуулад үзье. За, 3 элементтэй massive утгыг аваарай. Input-ийг нь 3. За, 3 гэж хэвлэж байна. Input 1 нь 5. За, input 2 нь 6. За, ингээд утгууд бол авалтад хэвлэж байна. За, input 2 утгыг бол авсан. За, input 3 утгыг нь 68-г авлаа. 68-ийн утга нь Enter дараад 68 гэсэн утгаар дуусч байна гэсэн үг. За, энэ хоорондох цай арай том одоо мөр унгаагаад байгаа учраас хэдүүлээ энийг бол тохируулъя. За, яаж тохируулах уу гэхээр одоо нэг өсөндөө
Одоо ажиллуулад үзье. За 2 элементтэй массив утгыг авъя. 34 тэгдүгээр элемент нь. За бас л мөр унаахгүй хоорондоо заавад байна. Одоо яаж тохируулах вэ гэхэд тохируулъя хэдүүлээ. За input A гэдэг энэ дээр утгаа өгж байгаа. Энэ тэнцвүүг утгыг аавна. Энэний дараа массив утгаа аваад хэвлэнгүүд энэ дээр мөр унгаагаад хэвлэх ёстой байгаа. За мөр унгаагаад хэвлснээр дараа input дээр бол мөр унахгүй байна. Тэгвэл энэний араас ингээд мөр унгааж хэвлэе. За одоо ажиллуулъя. За одоо эсвэл үзье. За 5 элементтэй массив утгыг орууллаа. Input-ийг нь 67. За input-ийг нь 67 гэсэн утгаагаар чинь input нэг утгаа өглөө 57. За 2 дугаар массив утгыг бол 78, 3 дугаар массив утга 45. За ингээд 4 дугаар массив утга 34. За 5 дугаар массив утга 23 утга өглөө. За ингээ массив маань давталтаа аваад өгдүүд аваад дуусч байна. За ингээ өнөөдрийнхөө жишээгээр та бүхэндээ массивын дурын хэмжээс тутгыг хэрхэн оруулах талаар тайлбарлалаа. Энэ хүү жишээгээр бол та хэдл бол хэдэн массивын элементийг оруулах боломжтой. Дээрээс нь компьютерийн keyboard-ноос буюу scan функцээр оруулсан массив хавтгыг шууд тэр дорн буцааж авч хэвлэж байгаагаараа бол ялгаатай байгаа юм. За энэ хүү жишээн дээрээс бид нэр жишээлбэл яг энэ input-ийн араас авсан утгаа нэг slash одоо тийм үү. Одоо нэг tabны зай аваад slash-д бичиж байгаа tabны зай аваад бол хэвлэж болно. Тгийгвэл print AP-ийнхаа өмнө T үсэг тавина. Одоо ажиллуулад үзье. За ингээд хэдүүлээ массивынхаа утгыг бол 10 хэмжээстэй утгаар аваад үзье. За утгуудын дурын утгаар оруулъя. 1-р элемент нь 1, 2-р 1-р индекстэй элемент нь 2, 3-р 2-р индекстэй элемент нь 3, 3-р индекстэй элемент нь 45, 4-р индекстэй элемент нь 67, 5-р индекстэй элемент нь 78, за 6-р индекстэй элемент нь 900, за 7-р индекстэй элемент нь 124, за 8-р индекстэй элемент нь 123, 9-р индекстэй элемент нь 100, за 10-р индекстэй элемент нь 1000 гэж утгыг өгье. За ингээ өгөхөр буцаагаад хэвлэж дуусч байна. Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай суугтанд таалагддаг бол манай бичлэгүүдийг лайк хийгээрэй, мөн бичлэгүүдийг маань шеэр хийгээрэй. Суугийг маань subscribe хийж бидрийг дагаараа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцаая.